Сайн байна найзуудаа. Тэгэхээр маркетингийн 3 минут онлайн цуврал хичээлийн маань ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаад би та бүхэндээ маркетингийн алба юу хийдэг юм бэ? Яаж ажиллах ёстой юм бэ гэдэг талаар товчхон ярив. За тэгэхээр манай Монголын компаниудад нийтлэг байдаг нэг ажил бол юу гэхээр маркетингийн алба бол ерөөсөө сурталчилгаал хариуцдаг. За. Тэгээд энэ албаны ерөөсөө гол зорилго нь ерөөсөө борлуулалтыг л дэмжих. Тэгэхээр ийм биш л дээ. Энэ хитрхи явц байгаа. Тэгэхээр маркетингийн алба юу хийх ёстой байдаг вэхээр энэ ерөөсөө хамгийн гол зорилго нь бол компани дотроо хэрэглэгчийн дуу хоолой байх ёстой юм аа. Маркетингийн алба зөвхөн зар сурталчилгаагаар зогсохгүй. Компани бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хүний нөөцийн бодлого бүх үйл ажиллагаанд хэрэглэгчийг төлөөлж дугарч явах ёстой ийм алба юм байна. Өөрөөр хэлбэл за жишээлбэл бүтээгдэхүүн үйлчилгээг авч үзье. Жишээлбэл манайд монголчин нэг шинэ бүтээгдэхүүн гаргах боллоо гэхээр технологич захирал хоёр ярьж байгаа нэг юм гаргаад маркетингийн алба бол зүгээр нэр өгөөд савлгаагийн зуруулаад ингээл рекламтгал ажил хийдэг. Гэтэл тэр бүтээгдэхүүн ямар амт чанартай, ямар бүтээгдэхүүн байх ёстой юм тийм ээ. Энэ бүгдийг маркетинг алба дээр хөгжүүлэх ёстой байдаг. За дээр нь энэ бизнесийн үндсэн өөрийнх нь цаашдын стратеги, бизнес модель хүртэл маркетинг албанаас гарч ирдэм байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр дэлхийд даяар ярьж байгаа нэг юм бол customer focused буюу одоо хэрэглэгчд төвлөрсөн компани болж хувирах ийм хандлага руу явж байгаа угаасаа. Тэгэхээр хэрэглэгчд төвлөрсөн компани болж хувирахад чинь хамгийн гол тулгуур зэг нь маркетингийн алба юм байна. Тэгэхээр маркетингийн албанд бол маш их хэмжээний тийм мэдээллүүд төвлөрч байдаг. Энэ хэрэглэгчдээс ирсэн мэдээлэл бүх зүйлийг боловсруулж одоо бүх алба нэгжүүдэд заавар чиглэл өгч явах ёстой. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн дуу хоолой гэж би түрүүнээс шилээд байгаа чинь тэр. Жишээл ихэнх тохиолдолд хэрэглэгч худалдан авагч үйлчлүүлэгчдээс ирсэн гомдол санал дээр ялангуяа гомдол дээр бол манай ахын бол ер нь хүмүүс аягүй их тийм эмзэглэж хүлээж авдаг. За юм сүртэй юм ч гэдэг юм уу одоо юу гэдэг өстой бид нар юм яалчлаач гэдэг юм уу. Гэтэл энийг та нөхөд бид нар өөрчлөгдөх сайн зүг рүүгээ өөрчлөгдөх боломж юм а гэж олж харж чадах юм бол танай бизнес улам илүү хурдтай байна. Amazon сайтыг үндэслэх Безосын одоо ерөөсө гол бизнесийн концепц бол ерөөсө хэрэглэгчийг даг гэдэг зарчимтай. Хэрэглэгч хаашаа хөдлөн тийшээ бид нэр явж байгаа шүү дээ. Тэр хэрэглэгчдийн байгаа газарт нь бид нар л хүрч чадчихвэл тэдний хүсэж байгаа юм гаргаж чадчихлаа бид нар ашиг хийж чадна. Тийм учраас хэрэглэгчийн дуу хоолой гэдэг үндсэн функцээ хэрэгжүүлээрэ маркетингийн албанууд минь ээ. Тэгээд та бүхэн маркетингийн албандаа бас зөвхөн юм явцуу ажил үүрэг биш илүү их цараатай ажиллах боломжийг нь олгоорой. Таны бизнест амжилт хүсье.